За та бүхний энэ өдрийн ямар амгалан айлтган мэдчилье. Шинжлэх ухаан таны мэдхүйн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаарын үндэс зочноор Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, угийн шаштрын бичээч, соёлын өв тээгч, Шонхор огт давуучийн лавсран маань өргөдөн ирлээ. Бидний урилгыг хүлээж авч ирсэн тэнд талархал төвшүүлж байна. За баярлалаа. Өөртөө ч би уулзаж бит болон бит ус соёлын өвийн тухай ярилцахыг хүссэн юм аа. Яагаад гэвэл энийг ярих маш их тийм сонирхолтой үйлийг та хийсэн учраас энэ тал дээр өнөөдрийн нэвтрүүлэг дээр хоёулаа тодорхой хууч өрөө гэж ингэж бодож байна. Тэгээ манайх шинжлэх ухааны таны мэдхүйн нэвтрүүлэг учраас би энгийн зүйлийг асууж эхлэмээр байна. Одоо хөшөө дурсгал гэж байна тийм ээ. Тэгээ ер нь хөшөө дурсгал гэдэг маань яг юу юм бэ? Ямар зориулттай юм бэ гэдэг таны мэдхүйн асуултсая. За хөшөө гэдэг бол нэгдүгээрт одоо хүндэтгэл. Хоёрдугаарт бол энэ бол дурсгал. Гуравдугаарт бол ухаарлал хайрлах байсан ийм одоо мөнхийн суурга. Нөгөө талаасаа бол түүх. Мөн одоо урлагийн бүтээл. Ийм л одоо гайхамшигтай зүйл гэж би ингэж бодож байна. Тэг яг л олон талын тэр шинж байдлын нэг сайхан тодорхойлж хэллээ л дээ. Яагаад энийг асуусан юм бэ гэхээр та бол Говьолтой аймгийн Чандман сумын нутагт сүндэрлэж байдаг аавуудын хөшөөний одоо автор зохиогч нь эзэмшигч нь ийм хүн шүү дээ. Тэгэхээр бол би гол нь тэр аав хөшөөний тухай хүн болгоо мэддэг боловч яг өөрийн одоо зорж хийсэн зохиогчоос нь асуухтууд байна л да. Тэгээ аав хөшөөг хийх сэтэл санаа юунаас төрсөн хүн болгол уг нь боддог байсан байх. Тэндээс эхлэх үү. Би таны ярилцлаганд өргөцснийхаа дараа өчигдөр орой хуучин архив бичиг баримтан дотроос энэ 2004 оны 7 сарын 27 оны өдөр аав хөшөөний нээлтэн дээр Шонхор огт давуучийн лавсрынгийн хэлсэн үг гэдэг. Арчууд нь байж тийм ээ. Ийм шарлсан, ийм цаасандаар миний гараар байцсан ийм байж байна л да. Тэгээд өнөө өглөө энийг харахад миний энэ хөшөөг хийсэн зорилго бол биелсэн юм байна гэж үнэхээр бас бахархаж ингэж байлаа. Тэгээд жишээлх юм бол энэ дээр ингэж байгаа. Энэ ертөнцийн аавгүй хүн гэж байхгүй. Хүн болгон аавтай. Тэгэхээр ер нь аавуудад зориулсан дуу шүлгнээс өсвөлээд магадгүй харьцангуй ээжтэй одоо жишж үзэх шүү дээ. Нөгөө талаар бол бас энэ аав хүнд зориулсан төрөвчийн миний хэлдэг нөгөө дурсгалын, хүндтгэлийн, ухаарлын ийм одоо бодит зүйл бас хараахан хомс байхсыг санагдаад тэгээд одоо энэ ертөнцийн бүх аав зориулсан аав хөшөө гэдгийг ер нь хийвэл яасан бэ гэсэн ийм бодол бол байгаад байсан. Тэгээд энэ тухайга хантайгаа хоёр хүүтэйгээ охинтойгоо сүрхий ярилцаад ингээд нэг ийм хөшөө хийвэл яана гэж бид нар ярилцаад тэгээд гараараа одоо иймэрхүү юм хийх гэсэн нэг загвар гаргаад тэрнийг энэ уран баримлч хямартаа бачж өгөөд ийм хөшөө одоо хийх чинь хээ ямар гоё санаа байна ч хий яхаа гэж ингээд тэгээд одоо энэ хөшөөг хийлгэхээр болсон хэрэг ингээд 2004 оны 7 сарын 27-нд Монгол Алтай нуруу, Говьолтой нурууны яг заагдаад Говьолтой аймгийн Чандман сум миний төрсөн нутаг байгаа шүү дээ. Тэгээд тэнд байрлуулъя гэж тэр үед бол манай сумын 80 жилийн ой болж ирсэн. Тэгээд энэ 80 жилийн ойгоор төрсөн нутагтаа одоо байгуулъя, өв дээдсийнхаа одоо энэ хизээ язанаас нутгалж ирсэн хөлөө тавьж одоо хөлд орсон
усын нууж ундаалж хүн болсон, агаараар намсгалж хүн болсон энэ нутагтаа одоо тайван зөв юм а гэж бас улсууд яриад ингээд одоо тэнд аваачиж тавьсан хэрэг. Оролдоо аймгийн Чандуун сум гэдэг бол Засагтан аймгийн Засагтааны өшөө, мөн Засагтан аймгийн Элдэнгүний өшөө, Засагтан аймгийн Ёстэйсийн өшөөний юм 3 өшөөний газраас ингэж орсон, ийм чандамлж орсон, ийм одоо нутагтай Монгол Алтай нуруунд одоо байдаг ийм л одоо газар л да. Тэгээд тэнд бас сумын төвдөр тавиагүй амтны хөлөөс арай нэг гадна хол тавьсан. Өөрөөр хэлэх юм бол их хөлийн газар байх юм бол бас яаж мэдхүү улсууд очиж отоохондоо дэрэгдэн аригдах ч юм уу, уйл дуулах ч юм уу янз бүрийн юм болоод байж магадгүй. Тийм учраас бол ер нь зорьсон хүн л зорж л очдог. Тийм л юм хөшөө хийгээд ингэсэн. Тэгээ наадах чи би өөр тодруулж асууя гэж бодоод байсан байхгүй. Ер нь бол хот суурин бараад дуулаад юм хийдэг шүү дээ. Гэтэл бол одоо яг Чандуун хайрхны урд. Чандуун хайрхнаас хоошоо юу. Тий яг Чандуун хайрхан чинь Чандуун сумын төвөөс нэг 13 км байгаа юм. Чандуун сумын төвөөс баруун тийш баруун хоошоо 8.8 км. Зөв. Тэгээд яг одоо тэр аглаг хөдөө тэр сайхан авшигтай нутагтайг хийснийг бол би тийм нүүдэлчдийн бас нэг сэтгэлгээ явж байна даа л гэж ингэж харж байсан шүү. Газраа ер нь яаж сонгосон юм? Олон вариант байсан байх л да бодвол. Тий. Тэрнийг одоо хөшөөг хийгээд ясны дараа ганц нэг хүмүүс үзсэн. Хөшөөн дээр одоо бичиг энэ төр үзүүлээ тэр үтгийх л одоо хөшөөн дээр бичсэн бичгийг Монголоос англи руу орчуулахад Аким Гуайдар би очсон шүү дээ. Аким Гуай тэгэхэд өөрийнхөө одоо эрдмийн дотны танил Америкийн нэгэн монголч эрдэмтэнтэй цугсууж байсан. Тэгээд үзээд одоо би нэг юм хийчлээ. Энэ үгийг нэг бол одоо англиар болгож өгөөч. Нэгэнт ертөнцийн бүх аав зориулсан хөшөө учраас энэ дээр бол гадны хүн чирсэн энэнийг ойлгодог юм л байх учиртай. Тийм учраас энэ үг бол англиар байх санаа байна гэсэн. Сайхан санаа байна гэд Аким Гуай орчуулад тэр одоо эрдэмтэн хэн блэ би бас одоо нэрийг санахгүй байна. Тэр хүнд үзүүлээд тэгээд хаана байрлуулах гэж байгаа гэж надад асуудаг байхгүй. Гэхдээ одоо сайн шийдээгүй л байна гэсэн. За ер нь олон хөлийн газар л ер нь байлгамааргүй байх шүү гэж ингэж хэлсэн. Тэгээд тэрний өвлөх гэхээр зэрэг нэг одоо төрөвчи миний хэлсэн нөгөө ойл одоо очиж тэрч яваад уйлдаг хажууд нь аригддаг ийм болчихгүй гэсэн айтай ийм хэлээд тэгээд одоо тэр сумын төвөөс зайдуу аглаг хөдөө газар байрлуулсны учир тэр. Тэгээд тэнд ч бас хашаа хайсмаас хийгээг байгаа юм тийм ээ. Хашаа хайс хийгээгүй. Ерөөсөө энэ хөшөөг бол газраас ингээл ургаал дээшээ гараад ирсэн юм шиг ийм одоо байдлаар одоо хийсэн. Нийтдээ эн чинь бол энэ хөшөө чинь бол 3 хэсэг юм. Энэ 3 хэсэг нь ямар учиртай вэ гэхээр зэрэг 3 цагийн хэлхээ эцэг хүү ач энэ 3-ын бэлэгдэл нөхөр эхнэр хүү охин одоо энэ 3-ын бэлэгдэл тэгээд өөрөөр хэлбэл 3 биеийн бэлэгдэл 3 цагийн бэлэгдэл ийм одоо монголчуудын эрхэм энэ зүйлийг одоо бодож 3 хэсэг ингэж хийсэн. Тэгээд 3 цагийн бэлэгдлийнхний юмдаар юу байна вэхээр зэрэг өнгөрсөн цагийн нь бол аав хөшөө гэд худан монгол үчгээрээ бичсэн. Дунд талын цаг одоо цаг буюу ерөөсөө л хүний хамгийн эрхэм цаг бол өөрийнх нь амьдарч байгаа цаг шүү дээ одоо цаг. Энэ одоо цагдаар л хүн болгон ухаанда их л юм хийсэн бүтээсэн байх ёстой. Тэрийг нь бол тэр голын сүрлэг өндөр одоо гол хөшөөгөр нь. Тэгээд ирээдүйн цагийн энэ урд талд нь байгаа. Тэрийг нь бол тэрэн дээр нь бол юу ч хүчээгүй цагаан нар орхицсон. Тэгээд ирээдүйн хүн яаж ойлгох вэ яах вэ гэж бодрол өгөх санаатай. Ийм янзтай хийсэн. Наач нь гайхамшигтай монголчууд угаасаа бэлэгдлийн ард түмэн юм бэлэгдэж байдаг. Ялангуяа
он цаг орон зайг бол 3 хэмжээсээр хэмжиж байдаг. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг гэдэг. Тэгээ зарим хүмүүс одоо цагийн яг үгүйсгч үү одоо цаг гэж байхгүй одоо цаг чинь ингээл өнгөрсөн цаг болчих чинь ч гэдэг юм уу. Гэхдээ яг сая өөрөө хэллээ одоо цаг гэдэг хамгийн үнцэнтэй ирээдүгэн үүсгэж өнгөрснөө дээр төшөглөж байдаг учраас одоо цаг гэдэг бол ам байх нь аргагүй л дээ. Тэгэхээр одоо цаг дээр яг юу гэж ütсэн? Одоо цаг дараа бол энд ертөнцийн бүх аавыг уул болгон бөхлөв, удам хоочтой мөнхлөв, үеийн үед иширтгв. Үеийн үед үрийн үрд гэж байгаа да тийм. Үеийн үед үрийн үрд биширтгвэ гэсэн юм бичиг байна. Яг наад дотор ч нөгөө 3 цагт бас явж л бас явж байгаа. Тэгээд яг энэ үг бол нөгөө нэг талдаар нь англиар. Энэ хөшөөний мөн яг ард тал нь болохоор зэрэг яг байгалийнхаа оригинал чулуугаар байгаа шүү дээ. Тэгээд тэн дээр нь болохоор аав гэдэг одоо за Монголын одоо Кирилл Монгол, Худам Монгол гэдэг энэ хоёр хүчгээрээ. Тэгэл англи одоо Орос Герман гэх мэтчлэн тэгэл хасгаар хүртэл байгаа л да. Тэгэл одоо дэлхийн чинь нийтдээ 20 гаруй хэлээр аав гэж хэлсэн байна. Тэгээ тэрний ямар учиртай гэхээр зэрэг нэгдүгээр бичиг соёлынхаа юмыг бас нэг яхан харуулах гэсэн. Хоёрдугаарт бол энэ хөшөө нэгэнт ертөнцийн бүх аав зориулсан учраас дөрвжи хэлдэг. Ирсэн хүн болгон энэ чи ийм учиртай юм байж гэдгийг л ойлгуулах гэсэн. Тэр сайхан байна. Ер нь ингээ харахад бол нөгөө одоо усан болорч ингээ дурахтаа нэг юм юу яадаг шүү дээ. Нэг ингээ талс дүүсгээд ингээ дэшегээ шуугаад гэж байгаа харагдаа. Тийм маягтай харагддаг юм шиг байна л шүү. Ингээд ерөнхий образ дүүрэн өстөдрүүн илээ газараас ургасан чулуун болор юм шиг тийм төрөлхийн юм шиг нэг тийм юм өөрөө ирэхгүй л надад гэж л харагдаж байсан. Тэгэхээр хөшөө хүн одоо хүн шиг өөрийн түүхтэй тийм ээ. Сая түүхийн эхлэл юм байна. Тэгээ яг хийсэн дэр процессыг бас юу сонирхоод байгаа юм. Тэр чинь бол их том ажил болсон бай таарна да. Тэгэхээр танд бол бас их сонирхол харагдсан байна. Ер нь хүн болгон одоо очоод ямар нэгэн бодролд автдаг янз янзаар хардсан байна лээ. Жишээлх юм бол энэ хөшөөн дээр байгаа энэ аав хүний дүр бол одоо нэг л Монгол хүний нэг тийм ерөнхий нийтлэг тийм одоо дүрийг харуулсан гоё образ харуулсан ийм л одоо сэлбэрлэлтэй. Тэгэхээр мөн энэ аав бол бас өмнөх үеийн бас дурсан өөрийнхөө хийсэн бүтээснийг одоо дүүнсэн алсынхаа бас нэг хараад ингээд нэг юм бодсон ийм зүйлүүдийг бол харуулах гэж оролцсон ийм сэлбэртэй нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хүмүүс хараад тэгжил байдаг. Гүн чинь надтай ч адилхан юм шиг энэ төр гэж зарим хүн тэгжил байдیں۔ Тэгэл нэрээ тийм л байгаасаа хүнд хамгийн гоёор л харагдаасаа гэж энэ бүтээсэн хүний хувьд бол бодогддог л доо. Жишээлбэл танд бол одоо тийм гоё одоо болор шиг ингэж харагдж байгаа нь бас л их сайхан сэтгэл над би бас уран махаар баял өгөө. За энэ хөшөө хийхэд бол бас их хөдөлмөр оруулсан юм а. Жишээлх юм бол эн чинь бол нийтдээ энэ 3 хэсэг мөртлөө 20 гаруй тонн юм байна. Жин. Тэгээд энэ хөшөөний чулууг бол Төв аймгийн Эрдэнэ сумаас нэг хайгуулын жижигхэн одоо анги гэдэг юм уу 10-аад хүнтэй хүн юу экскаватортай, крантай ийм одоо хүн гаргаад нэг групп гаргаад тэрний манай эхнэр чөлтмийн дасрын ахлаад ингэж яваад тэгээд энэ сэлбэрчинтэй цуг явж тэгээд энийг бол газар зарим нь ил гарцсан зарим нь далд байсан ингээд ухаж авч гаргаж ирсэн ийм чулуу нэгдүгээрт. За хоёрдугаарт энэнийг чинь хийхийн тулд бас энэ уран баримлч маань бол бас яг нэг хүн хийх аргагүй юм энэ чинь. Тийм учраас л ингээл хөдлөгдөг барьдаг одоо тийм тэр үед бол би энэ автозамын компани захирал байсан хэрэг л дээ. Техник тоног төхөөрөмж сайтай.
Тэгэл одоо эргүүл тойрвол гээшээ гараар бол эргүүл тойрвол гарга байхгүй шүү дээ. Тийм одоо байдлаар ингээд их олон янзын нэлээл юм болж ижил одоо хийсэндээ. Тэгэд таарна чулуу бордон чулуу юу? Бордон чулуу. Бордон чулуу чи одоо насжилт нэмэр байдаг юм. Энэ бол ер нь жигтэйх настай. Одоо энэ газар одоо газрын хөрсөн дээр ил байгаа төргийн үеийн тэрнээс ч өмнө хүнүүгийн үеийн тэгээд одоо 13 дугаар зууны манай их хааны үеийн одоо чулуун дурсгалууд ба штэ чулуун хөшөөнүүд. Эдгээр чинь бүгд л одоо ихэнх нь боржин л доо. Ихэнх нь боржин. Тэгэхээр энэ боржин чулуу бол хатуулга өндөртэй маш сайн чулуу. Тэгэхээр энэ бол одоо ертөнцийн аавуудад зориулсан мөнхийн өшөө гэж хэлж болохоор юм байна штэ. Би тэгж л бодож байна. Та тэгж бодож байгаа их сайхан байна. Тэр хүн болгон хахад нэрээ миний аав шиг гэж аав хүн болгон доторд нь угаас аав юм байж байгаа. Тэгж харагдахаар ерөнхий Монгол сайхан дөрхтөө болсон боловч их төр нь болоо танаа аавын дүр үстэй ер нь. Тэгж хэлж болно тийм ээ. Тийм манай бол тийм сайхан ер нь тийм их сайхан зөв Монголд хэрэгтэй хүн байхгүй. Тэгээд одоо юу харж хийх вэ гэдэг бахаар би миний уран баримт хэлж та аавынхаа зураг бичихгүй. Тэгэл энд байж. Гэхдээ энэ бол одоо таны аавч эр хүн болгонд энэ охины аавч ерөөсөө аавгүй хүн гэж байхгүй. ертөнцийн л ёстой бүх аав зориулсан гэж би бол энийг яг хөө миний аав зориулсан, надад зориулагдсан, миний өргөөх зориулагдсан юм л гэж. Тэгэхээр эн чинь бол дөрөв өрөө гэлээ нэг хөшөө бол нэг талаас түүхийн дурсгал боловч нөгөө талаас урлагийн бүтээл юм а гэж. Тэгэхээр би бас нэг дууны шүлэгчдэг дууны уран бүтээлөө жоохон сонирхдаг хүн л дээ. Тэглэг яг та чинь болов дууны шүлгийн их мастер том нэр. Тэгээ аавын тухай ингээд дуу хийж яхад мэдээж өөрийнхөө аавыг бодоод дуу хийж байгаа байхгүй шүлгээ бичиж штэ. Хөгжмийн зохиолч нь өөрийнхөө аавыг бодоод хийж байна. Дуулж байгаа дууч нь өөрийнхөө аавыг сонсож байгаа хүн өөрийнхөө аавыг л бодож штэ. Тэгээ ертөнцийн аавд гэдэг чинь нэг аав гэдэг нэг юм ерөнхий нэг тийм гайхамшигтай сэтгэлгэн дээр яг ижил нэг л хүн байгаа нь аргагүй байхгүй тэгж орж ирээд байдаг юм да. Тэгэхээр энэ хөшөө бол дэлхийн ертөнцийн бүх аавууд зориулсан энэ хөшөө бол явж шонхор авахт одоо танаа аавын давуучийн дурсал зориулсан хөшөө шүү дээ. Би тэгээ энийг бодож байгаа аавдан зориулж ингэж энэ соёлын биет ийм том үеийг тэгээд их хөргөн сэтгэлгээр одоо Монголын дэвгүй ертөнцийн бүх аавд зориулж хийж байгаа энэ хүү бол аавдаа их хайртай хүн байна даа л гэж гарцаа байхгүй. Тэгэхээр ер нь аав гэдэг энэ ухтгун таны хувьд одоо ер нь хий юм бэ? Тийм ээ. Аав гэдэг бол ерөөсөө хүн болгонд байдаг. Аавын өмг дэвшиг, аавын хайр халамж, аавын сургаал, тэр үтгэл аавын алганы амт. Тэр болгон бол одоо ухаарл. Тэр болгон бол буян. Тэр болгон бол одоо юу гэдээ бахархал. Ааваараа бахархдгүй ийм хүн гэж одоо ерөөсөө хинч байхгүй хизээч байхгүй. Хичнээн одоо сэтгэлд нь хүрээгүй янз бүрийн ааштай сүүлд нь одоо янз бүрийн одоо арх дарсан ч байсан автагдсан байсан ч гэсэн тэр аав байгаагүй л бол тэр хүн өөрөө байхгүй. Тийм биз дээ. Тийм учраас аавын, ээжийн одоо тэр ач буйныг тэрнийг бол одоо гүндлэхгүй, шүтгэхгүй, анхаарахгүй байхын арга бол байхгүй. Энэ бол гайхамшигтай л юм. Тийм учраас тэр хүний одоо ач уянаар хин ч гэсэн би хүн болсон юм шүү. Энэ хүний л одоо үргэлжил юм шүү гэж. Ингэж л одоо ойлгож явдаг хүмүүс чинь гэдэг л байх л гэж би бодож байна. Тэгээд хөшөө хийх сэтэл санаагаа олоод зөрглөөд ингээд мэдээж нэлээд нарийн судалгаа хийсэн байх нь хөшөө дурсгалыг холбоотой
Тэгээ тэр явц дунд ер нь аав хөшөөтэй холбоотой гадна дотны тийм хөшөө байсан уу? Таарсан уу? За одоо би зүгээр тийм айхтар судлаач хүн бол биш. Ер нь миний сансан зүйл бол ийм л зүйл байсан. Тэр үед Самдан Довжигж Монголын улаан загварлагын нийгэмлэгийн одоо хариуцлагатай нарийн бичгийн дарга дэлхийн олон орноор одоо явсан ийм одоо мундаг менежер байсан л та. Тэр найз маань надад хэлсэн. Би дэлхийн 80 гаруй орноор явсан шүү. Энэ одоо аав зориулсан хөшөөгээ чимийг үзээгүй, би дуулаагүй. Тийм учраас энэ хөшөө бол дэлхийд айгүй бол ганцхан л байгаа гэж хэлсэн. Тэр хүний л тийм үг бай. Нэг. За хоёрдугаарт бол энэ хөшөөн дээр би нэг юм эн чи одоо ингээд харахад хэдийгээр чулуу боловч эндээс саяын би хэллээ энэ 3 цагийн хэлхээс эднэрийг харуулсан гэж. Нөгөө талаар энэ дээр бол сэтгэлийг харуулах хэрэгтэй. Эцэг үрийн сэтгэлийг. Эцэг үрийн сэтгэлийг юугаар харуулсан гэхээр зэрэг манай Чандуун сумын харьяат Төндөө юмсрэн гэж зохиолч байсан. Тэр хүний үг төрийн шагналт ардын жүжигчин Мясрангуйн ая буурлав гэдэг энэ дууны нэг бадаг үгийн нооттой нэг талдаар нь сэлсэн. За энэгээр бол эцэг үрийн харилцаа тэр сэтгэлийг илэрхийлсэн ухаантай. Ийм л одоо ижүүрэнд үг юм уу юу гэдэг нь нэг ийм л юм л хийсэн ухаан. Тэгээ наач бол өөрөө чинь судалгаа сайн хийсэн хөшөөний утга учирыг улам одоо дэлгэр сайхан болгох гэсэн нэг тийм хүүгийн нэг айхтар гүнзгий бодлын нэг л илэрлэлтэй. Тэгээд буурлаа гэдэг энэ дуу бол бас танай Чандуун сумын харьяат юмсрах бичсэн үгийн тийм ээ. Мясрангуй зохиосон энэ сайхан дуу л да. Тэгээд энэ дэр би нэг дурсан хэлэхэд миний аав одоо энэ хот дээрээ нэг мотор дизель моторын курс сууж тэгээд хичээл ингэж байгаа. Тэгээд хичээлийнхээ дундуур энэ дууны шүлгийг бичсэн байсан. Тэгтээ бүр 4 бадгаар. Одоо сүүлийн 4 бадгийн хүмүүсээр дуулахгүй юм байна шүү дээ. Тэгээд би бодож байсан аав маань одоо аавынхаа би нэг дуулаад хууртаа хийж байгаа нэг олон сонсоогүй. Гэтэл энэ дууг одоо хичээлийнхээ дэвтэр дээр бүтэн бадгаар нь 4 бадгаар нь бичээд үлдэнэ гэдэг энэ дууг дуулдаг байж энэ дууг одоо шүтж биширч байж бас өөрийнхөө аавыг бодож өөрөө аав хүний хувьд бас өөр хүүхдтэй бас их л олон юм бодож исэн байхаа гэж ингэж бодож байсан. Тэгээд Юмсрангуйг сүүлд нь Улаанбаатар саны эрхлэгч байхдаа өөр дөрөө авч ажилуулж тэр үед нэлээд настай авдар болцсон байсан. Би тэгээд бараг Юмсрангуйд зориулж шахуу энэ мэдгүй юуны дугаар гэж тусгай дугаар бэлтгээд барын зэдв Юмсрангуй өрөөж тэр соныг хийдэг байлаа. Тэгээд аав хүн гэдэг чинь аав хүний хаялга, аав хүний юм гэдэг чинь бүх юм дээр ингээд нэвчээд тэр өөрийн чинь хэлдэг хүндэтгэл гэдэг чинь байхгүй юу. Тийм юм бодогдож байна. Тэгээд би энэ аав хөшөөний тухай юу гэж боддог вэ гэхээр энэ бол үнэхээр ховор юм. Ховор юмны одоо шинж нь юу вэ гэхээр жишээлбэл одоо хөшөө болгон тодорхой цаг түүхийг илэрхийлсэн юм байдаг штэ. Гэтэл аав хөшөө бол бүх цагийг эзэгсэн. Энэгээр бол одоо түрүүч ярьлаа тэгээ 3 цагийн бэлэгдэл энэ бол мөнхийн хөшөө юм байна гэж. Тэгээ хүн нэг үед биш. Өөр нэг юм бол одоо хүний хөшөө бол одоо ингээд яг тодорхой хүнд зориулсан хөшөөнүүд байдаг шүү дээ. Ялангуяа хөгжүүдийн лээ. Тэр үе шиг биш. ертөнцийн бүх аавуудад зориулсан гişэ гэдэг чинь дөрвч өөрөө бас хэллээ. Энэ бол аавыгаа хайрлах хүүгийн сэтгэлийн гişэ юм. Хүн болгоно. Хүн болгоно. Энэгээр бол тодорхой хүн биш, хүн болгоны аав гэхээр арга байхгүй нөө ертөнцийн аавуудын гişэ гэж нэрлэх үндэслэл энэ сэтгэлгээний энийг нандин юм дээр байна уу да гэж ингэж бодсон. Тэгээд ертөнцийн бүх аавуудын бэлэг тэмдэг нь бол өөрөө чинь бүтээсэн аав гişэ юм байна гэж хэлэх боломжтой гэж ингэж бодож байна. Тэгээд ертөнцийн бүх аавуудын ааваа хайрлах сэтгэл энэ гişөөнд шингэсэн
ийм юм тэгээ буурлаа гэдэг дууны хөшөө энд оруулсан нь бол маш их утга учиртай юм болжээ гэж одоо баярлаж бодож байдаг. Одоо хэлье. Тэгээд энэ ертөнцийн бүх аавуудад оруулсан энэ хөшөө бол таны одоо аавыгаа хайрлах сэтгэл дээр шонхор овогт балжрын давуу шидэг хүн зориулсан хүүгийн одоо сэтгэл нь бүх аавуудын шүтэн болоод бэлэгдэмдэг болоод нэрийн утас болоод явж байгаад их талархаж байна. Тэгээ би өөртөө чинь бүр тусгайлан одоо ертөнцийн бүх аавуудын нэрийн өмнөөс гэхүү энэ нэвтрүүлгийн нэрийн өмнөөс гэхүү ийм буянтай үйл хийсэн, энийг сэтгэсэн, гүйцэтгсэн, энэ их ажлын ард гарсан. Тэгээд ийм хүний аялал жуулчлал, хүний сэтгэлгээ, аавыгаа хайрлах сэтгэл энэ олон юмны одоо зуучулсан маршрутулсан энэ сайхан үлийг бүтээсэн талархал дэвшүүлье гэж бодсон юм аа. За гэлээ. За өнөөдөр өөрөө сүүл энэтэй холбоотой нэг юм хэлчихв. Тэгэхээр би миний энэ хэлсэн үгэн дотор байгаа юм. За одоо энэ хөшөөн дээр бол хөшөөн дээрээ хүн болгон аавыгаа дурсаасай. Хүн болгон одоо аавыгаа бас хайрлаасай. Бодорлох гэдэг шүү дээ. За тэгээд хүн болгон бас одоо аавтайгаа адилхан ааваасаа илүү юм хийж бүтээгээсэй гэсэн ийм санаатай үг бол хэлсэн байна. Тэгээд надад нэг ийм ганц нэг жишээ өнөгийг хэлчихэж болох уу? Тэг. Жишээлбэл Хинтээ аймгийн нэгэн хүн над руу уцсан. Тэр хүн яасан гэхээр би таны энэ хөшөөг одоо нэг номонд нэг бичигдсэн юм аа. Тэгээд тэндээс уншичаад тэгээд би хүүгээ дагуулад тэр алтай өндөр сайхан алтай хоёлаа нэг үзэж ирий гэд ингээд яваад санамсаргүйгээр очиж байгаа юм шиг зориуд яваад ингээд очисон юм аа. Тэгээд энд очичхад энэ хөшөөн дээр очиод тэгээд эн чи ямар сайхан юм бэ гэж ингэж ярьчаад тэгээд аав нь бол одоо хүүдээ ингэсэн гэдэг юм аа яриад хүүхдрийн харилцаа бас яахан тийм хөндөй дүү байсан гэж ярьсан байхгүй юу. Тэгээд бит хоёр бүр нэг сэтгэлийн онгойлол яриад ингэсэн тэгээд та надад их тусалсан шүү танд баярлалаа гэж нэг хэлсэн нэг тийм үг байд. Бас Дашчилын хийдэ хамблам Дамбжуу хамбын нарийн бичгийн дарга гэж нэг хүн над руу уцаар ээж. Тэгээд таныг хамбламны хүрээ дээрээс уулзъя гэж яна боломж байна уу гэдэм. Тэгэхээр гоо байлгүй яах вэ? Тгий гэлээ. Тэгэл маргааш нь яваад очлоо хамб яах гэж байгаа юм бол доо гэсэн. Тэгсэн чинь над хадаг барьдаг байгаа шүү. Хадаг бариад би таны хийсэн одоо тэр хөшөөн дээр очлоо. Над их юм бодогдлоо. Их юм бодогдлоо. Тун сайхан юм хийсэн байна лээ. Тэгээд бол би өөрийнхөө одоо чэйжэнд байсан мэддэг чаддаг одоо юмнуудаа их сайхан уншсан. Үндсэндээ бол одоо бараг л 10 альчглаа гэж хэлвэл хүнд идэх байлгүй дээ гэж ингэж хэлээд надад хадаг өрчихсэн. Тэгээд бодохтоор зэрэг сайхан юм байлээ. Их баярлсан би тэнд. За тэгээд энэ Улаанбаатараас Говьтайд очисон хүмүүс Чандуманд очихдаг. Чандуманд очисон хүн болгон одоо энэ хөшөөн дээр очдог, зураг авахулдаг. За манай Чандум сумынхан бол цэрэгт хүүхдээ явуулахдаа тэр хөшөөн дээр очиж одоо морьтой, малтай, машинтайгаа очиж 3 тойроод одоо үдэж гаргадаг. Сургуулийн хүүхдүүд бол 9-р анги, одоо бол 9-р анги, хуучин бол тэр чинь 8-р анги л байлаа шүү дээ. Төгсгөт нь 10-р анги, 12-р анги төгсгөт нь бол заавал очилд юм байлээ. Тэгээд энэ хөшөөний учир холбогдол энтрийг яадаг. Ийм одоо бүр заншилтай болсон. Ийм юм байлээ. Энэ жил эхлэл тэр сумын музейн, орон нутгийн музейн тайлбарлагч бүсгүй над руу яриад энэ жил юуныхаа төгсгчтэй аваад ингээд очих гэж байна. Лавгсрангой. Танаас нэг юм асууя гэдэг тухайд асуух юм тодруулж явах шишээ. Энэ мэтлэнгээр ер нь хүмүүст одоо энэ хөшөө бол хэрэг болж л байгаа. Ийм юм нэгдүгээрт, хоёрдугаарт бол одоо энэ хөшөө бол миний мэдлээс гараа явцсан. Монголын одоо бүх ард
төвний өмчил ийм одоо хүндэтгэлийн ийм зүйл болсон. Тэр үтгийг л гаднаас ирсэн улсууч гэсэн энэ дээр очтгол болсон. Ийм л зүйл юм билээ. Тэгээд Google энэ чи одоогоос 20 жилийн өмнө бол одоо энэ интернет чинь нэг тийм зүрхий айхтар юу нэвтрээгүй. Монголд бол одоо интернет байхгүй энэ нөхцөл гадаадын нэг хүн Google дээр энийг аваад зургийг тавьсан байсан гэж байна. Тэрнийг бол би олж хараагүй л дээ. Манай нутгийн нэг сэхэдэн давааж өмцгээд техникийн сургуулийн багш доктор профессор хүн биэлдэ. Тэр надад тэгээ тавьсан байлээ шүү дээ тавсрахаа гэж хэлж ирсэн. Инхээр бол хүмүүс энэнд ач холбогдол өгдөг, анхаардаг, үздэг, хардаг ийм л болсон юм байна лээ. За энийг хэлэх гэсэн юм уучлаарай. Тэгээ энэ үедээ төчгөлөөр харин би өргөжлээд юм асуумаар санагдаж байна л да. Ер нь бол энэ аав хөшөө болуулдар аавуудын энергийн төвшгөл болсон байна шүү дээ. Нэг нь санааг хэлье. Нөгөө талаар заах ингээд тодорхой хүн ийм сайхан бүтээл өв санг бүрдүүлээд хөшөө дурсал босгоч байна. За энэ дээр нь соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу одоо ингээ бүртгэгдэх хаана бүртгэгдэх зэрэглэл нь яа тогтоогддог ийм хамгаалах эзэмших эрх хэмэрх нь одоо ямар хуу мэгтэй байдаг юм бэ? Орон нутгийн хамгаалтанд авд юм уу? Энийг асуумаар байна. За. Тэгэхээр би юу яасан юм аа? Энэ хөшөөг хийчгээд ямар нэгэн сурталчилгаа хийгээгүй. Гэтэл энэ хөшөөг бол одоо шал өөр газрын хэний ч мэдхгүй ийм хүн хийсэн гээд нэг сониндоор бичсэн байсан. За тэр хүний нэр ус энтрийг хэлээд юу хөө. За нэг тэр. Хоёрдугаарт бол очсон хүмүүс бол дандаа сайн сайхан юм яриад байсан байдیں۔ Би бол энэс хүмүүс юу гэж хандах нь вэ гэдгийг л одоо чагнаад байхгүй. Ямар нэгэн сурталчилгаа хийлгүүгээр. Тэгээд одоо 10 жилийн дараа тэгэл энэ сэтгүүлчдийн дээр бас очсон байд юм. Одоо энэ юуны үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлах нэр сэтгүүлч төрийн шагналт Норм одоо очсон байсан юу хийж исэн энэ хөшөөн дээр бол одоо зураг хөргийг аваад л одоо тийм нэвтрүүлэг гэдэг юм. Одоо тийм юм явуулж илсэн олон хүн бол энэ дээр очсон байсан. Тэгээд тэр болгон бол миний оролцоогүйгээр ийм сурталчилгаа байхгүй юу? Энэ мичилэнгээл юм болсон л доо. Тэгээд ямар ч байсан энэ хөшөөний талаар энэ дэми юм хийсэн байна. Энтэр гэсэн тийм одоо мууг угаасаа сонсоогүй. Одоо фэйсбүүкээр дүүрэн энэ хөшөөний зурагтай хүмүүсийн зураг байгаа. Тийм учраас угаасаа өөрөөс нь хэлдэг тэр эцгийгээ хайрладаг, аавыгаа шүтдэг монголчуудын чинь айхтар юм байна шүү дээ. Энэ юм бол тэгэл үндэл одоо юу яаж байгаа юм байлгүй дээ. Тэгэхээр одоо соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу одоо бүртгэгддэг юм уу? Орон нутг нь одоо яаж хамгаалдаг юм бол? Засаг захиргааны байгууллага. За энд нэг онцлог үе. Энэ чулуугаар хийсэн ийм юм бол ерөөсөө өнөө эвдэрн, хэмфэрн, халцран, холцрон гэсэн юм бол байхгүй юм. Ер нь тэрийг анх хийж бодож энэ чулуугаар хийсэн. Өөрөөр хэлбэл шавраар юм хөшөөгийн чинь бол одоо хүрлээр хийж ин тэгээд л одоо шавраар хийж ин чулуугаар хийж ин янз бүрийн материалаар хийж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо энэ чулуугаар хийсэн учраас энэ бол мөнхийн зүйл. Өөрөөр хэлбэл дэлхийдээ хамт хөдөлнө. Энийн чинь доод талд нь бол 1.5 метрийн хаашаашаа өргөнтэй энэ 2 куб метр гаруй одоо тийм эзэл хүнтэй төмөр бетон суур байгаа. Газарт нь доош нь болцсон. Тэгээ тэрнээс дээш газрын хөрснөөс доош нь чинь нэг 50 см орчим суусан. Энэ утгаараа болвол ер нь энийг хөдлөх арга бол байхгүй. Дэлхий хэрвээ ямар нэгэн байдлаар тэнхлэгээрээ хөдөлдөм бол тэрнтэй л цуг хөдөлнө. Хоёрдугаарт бол хэдэн мянган жилийн дараа ч байдیں۔ Одоо хоонд нэг юм болоход одоо янз бүрийн энэ археологчид янз бүрийн юм гаргаж ирж байгаа шүү дээ. Энэнтэй адилхан энэ бол мөнхийн зүйл яг энэгээр магадгүй энэ бичээсүүд ингээл гарч ирэл нэг үед одоо ийм юм байсан байна гэж гарч ирэх ийм л зүйл болох байх. Нэг мөн нөгөө талаар энийг бас орон нутгийн хамгаалтанд авах
асуудлыг бас анхаарсан байт юм аа. Тэр үед Гоёлтой аймгийн засаг дарга Жанчууд орж гэж хүн захирамж гаргаад орон нутгийн хамгаалтанд ав суугай. Тэгээд одоо энэ хөшөөг хамгаалах зас сэлбэх хэдэн зориулж одоо орон нутгийн төсвөөс мөнгө гаргаж ирсэн ийм захирамж гаргасан юм бай. Тэрний нэг хуулбарыг би сая олж авч Чандуун сумын засаг дарга өсөлдөө. Тэгэхээр тэнд болвол тийм зүйл байгаа юм байлээ. Тэрний хэрэгжүүлэх нь муу юм. Нөгөө талаар яг энэ хөшөөний нөгөө юуг одоо нөгөө хуулиар яадаг эрх тийм ээ. Зохиогч эрх. Зохиогчийн эрхийг бол би аваагүй байгаа юм. Яг гэвэл за энэнийг бол миний юм гээд ингээ яачих хүн байхгүй шүү дээ. Угаасаа тэгээд одоо 20 жил боллоо. Тэгээд бодвол энэ хөшөөг бол савгсрангийнхан бүтээг гэж. Энэ дээр миний хүүхдүүд миний одоо дүү нар ч гэсэн энэ хөшөөний автар болж болно. Тэр зохиогчийн эрхийг авч болно гэж бодоод ингээ сууж шүү дээ. Тэгэхээр зүгээр ахын зөв ба тийм ээ. Зөвлөхөд тэр соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу одоо орон нутгийн засаг захиргааны байгууллагад бүртгүүлээд тэдний хамгаалтанд оруулаад зэрэглэлийн тогтоолгоод тэгээ хамгаалах тэр боломжийг нээх хэрэгтэй л дээ. Одоо ухаандаа 2015 оны тэр энэ хөшөө дурсгалын тооллогоор бол Говьолтой тэгэхээр одоо 111 хөшөө дурсгал бүртгэгдсэн, тоологдсон байх жишээтэй. Нийтдээ Монгол улсад нэг 15 оны байдлаар бол нэг 9,000 гаруй дурсгал газрын 90,000 гаруй тийм соёлын үл хөдлөх хөшөө дурсгал бүртгэгдсэн байгаа шүү дээ. Тэгээ тэр дунд явж явах хэрэгтэй байхгүй. Энийг бол одоо даруухан хиймээр ингээд санагдаж байна. Сая 22 оны тооллого явуулсан 5 жил тулсан тоолготой явдаг юм байна. Одоо жишээлбэл нэг хөшөөгч тоорож гороосоор гол алцалгаа хийчих штэ. Тэрүүний юмыг одоо өөрөө очиж хийх үү? Өдөр засаг захиргааныхан хийх үү? Өөрөө хий таарна штэ. Тэгээ тийм учраас энэ зүгээр яг зөвлөж хэлэхэд ингэж хэлмээр санагдаж байна. За таны бас нэг гайхамшигт. Таны зөвлөгөөг бол хүлээж авлаа. Би энд бас нэг жижигхэн тайлбар хийх болохгүй. Энэ хөшөө бол эзэнтэй. Эзэнд хэн бэхээр Чандууны ард хүн. Энэ хөшөө бол Чандууныхан засаг даргын хамгаалын газар иргэдийн хурлынхан тэгэл хүн болгон эрсэн зочд болгоно энэ хөшөөн дээр авчиж байна. Авчих чинь тэгээд улс орч гэсэн тэр хөшөөн дээр ч очиж гэдэг юм байлээ. Тэгээд энэ бол манай Чандуун сумынхан бол тэр төр захиргааны байгууллагуудаа их сайн хамгаалгаа гэж ингэж хэлэх байна. Нэг. Хоёрдугаарт бол энэ чинь нэрэл үнэхээр ингээл гороол бол тойрсоор байгаад ийм одоо юу гарцсан баг. Жал сувг шиг юм. Хөвл гарцсан байгаа шүү. Тэгээд тэрнийг гэхэд хөөрхийн нэг зүгээр нэг энгийн залуу ингээ ховл гарчиж гэж хэлээд тэрнлөө цемент зурж байгаа даа хийцэн байдгийг хөөрхий тэр бол одоо өөрийнхөө сэтгэлээр хамгаалж байгаа зүйл байхгүй юу да. Гэтэл яг нөгөө хөшөөнийхөө агуулгатай бас жаахан зөрөө явсан. Гэхдээ тэр хүүхдийг буруутгах арга байхгүй. Маш сайхан сэтгэлдээ. Тэгээд харин тэрнийг бол жаахан өөрчлөөд яг нөгөө газраас ургаж авсан юм, ургаж гарч ирсэн юм шиг биш болчиход байгаа юм. Тэгээд тэр энтрийг бол янзалж байгаа. Ер нь энийг энэ дээр бол янз бүрийн одоо засвар масвар тийм юм одоо байхгүй ч гэсэн 20 жилийн хугацаанд бас жаахан тордох барих ийм юм бол хийгээд байгаа юм. Энийг бол бие биш болж игэл одоо ард түмний санаачлагаар тийм зүйлийг хийгээсэй гэж би бодож явсан юм. Тэгсэн чи 10 жилийн дараа манай хөргөө Сингэ гэж хүн байсан. Тэр хүн маань 2 гэрэл аваачиж энэ батарейгаар асдаг 2 гэрэл тавьсан. Намшрын цэдэнгээд хүүхэн би тэрний хүүхдүүд зохимжийн мөнгө гаргаад манай хүүхдүүд бас мөнгө гаргаад тэн дээр нэг одоо энэ аав гişön дээр морилж ирсэн улсууд хондоо суугаад амраад яахан юм боддог ийм байдлаар чулуун ширээ сандлууд хийж тавьсан. Тэгээ сая энэ сумын 100 жил болох гэж байгаатай холбогдуулаад өшөө жаахан тогтчлт нэмийгээд бид нар манай дүүнэр санаачлаг гаргаад 3 чулуун ширээ сандал
Тэгээд годомжинд байдаг өндөр одоо гэрэл шүү дээ. Тийм 3 гэрэл 3 талд нь тавиад ингээд ирсэн баг. Тэгээд тэр гэрлүүд ихтэл одоо нутгийнхан бол ярьдیں۔ Тэр гэрэл чинь одоо бид нарт шүн харанх үед одоо нэг чивц болдон гэх мэт ингээд тийм гэрэл юм байлээ. Тэгээд энэ олон түмний анхаарал очсон олон түмэн ингэж явд юм байна лээ. Тэгээд тэр эдгээр Чандан сумын ард түмний мэдлийг ингэж хэлж болох боловч тэр зохиогчийг ирэх гэдэг амины ирэх гэж байдаг байхгүй юу? За. Амины ирэх гэж байдаг тэр зохиосон хүн өөрөө эзэмшиж байгаа тийм зохиогчийн амины ирэхээ бол баталгааж байж авах нь зүйтэй л гэж ингэж хэлмээр байгаа юм. За манай Лагсрунгийн маань хийсэн нэг дараагийн том буян бол том сувраг бол биет бус соёлын үе бүтээсэн гэж би хэлэх гээд байгаа. Тэр энэ одоо энэ ном байна да. Гайхалтай гэдэг энэ ном. Миний ажигласнаар бол энэ бол үнэхээр гайхалтай ном болсон байгаа юм. Энэ ном бол одоо таны ээжийн талын ургийн түүх байна тийм ээ. Тэг өөрөө бол их нарийн сайн бодсон байна л да. Ээж аваахаа чиг хариулахын тулд аавдаа зориулаад энэ дэлхийн аавуудын хөшөөг хийсэн ээжнээ зориулаад бүр алтан урагтай холбогдох энэ нарийн нандин түүхийг ээжийнхээ түүх болгож ингэж ургийнхаа түүхийг бичсэн учраас би өөрөө чинь ургийн шаштрал бичээч гэж түрүүн би танилцууллаа. Тэгээ энэ номын тухай тайлбарлаж хэлж өгөх сайн байна. За тэгэхээр би эн чинь энэ ургийн бичгээ бичих тухай асуудал бол ерөөсөө Монголын ард түмний одоо зайлшгүй хийх ийм зүйл болцоход олон жил яригдсан л да. 1925 онд одоогийн хэлээр бол засгийн газрын тэр үеийнхаар бол одоо сайд нарын зөвлөлийн тогтоол гаргаад энэ угийн бичиг хөтлөх энэ асуудлыг чинь зогсоочихсон. Тэгээд нөгөө монголчууд чинь одоо үндсэндээ 3 овгоор овгилж явдаг яах үгэн бичдэг байсан. Тэр юм байхгүй болоод зөвхөн одоо эцгийнхаа нэрээр овгилдаг ийм одоо байдлаар шилжсэн. За энэ цаад агуулгаараа тухайн цаг үеийнхээ улс төрийн бодлого үдс сурталтайгаа холбоотой л дээ. Өөрөөр хэлэх юм бол нөгөө л тааж язгууртан гаралтай хүмүүс тэр чинь лам нар эднэр чинь бол ангийн хувьд энэ коммунист үдс суртал чинь устгах ёстой шүү дээ. Тэгэхээр тэр бол асуудлыг та холбоотой энэ ургийн овгийг бол хэрэглэхгүй байх юм тогтоол шийдвэр гарсан байна лээ. Төвөрөө засгийн газрын бахан ийм тогтоол гарсан. Тэгээд тэрнээс хойш үндсэндээ болвол энэ овгоо мэдхээ байсан ийм юм шүү дээ. Тэгээд одоо тэр тусмаа одоо удах тусмаа эн чинь баг ах дүүсийн хүүхдүүд бие биенийгээ танихгүй байдалд ийм хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд нэгдүгээрт энэ овгийнхаа шаштрыг бичих ургийнхаа шаштрыг бичих үгийн зурлагаа хийх энэ тухай асуудлыг бол засгийн газраас төрөөс бол үгэнд дэмжээд ийм хийгээрэй гэд байдаг боловч яг барьж яваад хийх гэхээр маш хэцүү юм байна. Би энийг хийхийн тулд 10 гаруй жил одоо холбогдох материал цуглуулсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол яг бичээд эхлэх гэхээр зэрэг эн чинь бол бичгийн энэ хүний нэлээ их чадвар шаардсан хэцүү ажил байна лээ. Тэгээд бол барьж чадахгүй ингээд яваад байсан. Тэгтэл 3-4 жилийн өмнө манай бүлдүүнэр ээжийн энэ талын одоо залуучууд миний ээжийн ах эгч нараас нь төрсэн хүүхдүүчүүд тэд нар цуглаад ах минь одоо заавал хийх хэрэгтэй байна. Одоо таал бичихгүй бол өөр бичих хүн алгаа гэж ингэсэн. Тэгээ би бол тэр үед нь над ийм материалууд байна. За би ингээд та нарт өгье, та нар энийг хин бичгийг, нэг нь бич, нэг бол хүнээр хөвчүүлээ гэж. Тэгээд намайг бичгээд ингэхээр зэрэг за тэгээд одоо дүүрчтэй. Ер нь бол нэг оролдоод үзьгээд. Тэгээд 4 жил сууж иж одоо бичсэн энийг. Гэхдээ энэ бол одоо ухаанда манай ээжийн аавын талынх нь энэ одоо угийн шаштар, ургийн шаштар, угийн бичиг байгаа. Энэ бол манай ээжийн
ээжийн талынхны энэ Нандин гэдэг энэ номонд очсон. Тэгээд энэ хоёрт бол нийтдээ 11,000 хүний одоо нэр орсон зурлагтай. Угийн зурлагтай. Нийтдээ 4,000 орчим өрх энд орсон байна. Тэгээд энийг судалж хийн гэдэг бол үнэхээр хүнд ажил байсан. За тэгээд энийг бол нэг тийм одоо хүмүүсийн нэрийн жагсаалт хэдий гаргаж ичж болохгүй юм байл. Энийг чи ингээд судлаад ингээд хийх гээд ингээд явж яхад над нэг чухал юм байсан л да. Тэрний юу байна вэ гэхээр зэрэг манай ээжийн энэ одоо авга тал нь бол манай ээжийн өв эцэг нь бол манай ээжийн аав бол тайж гаралтай ийм хүн байхгүй юу. Тэрний тогтоох гэж бас бөө юм болт юм байна. Тэгээд одоо би боддоо ер нь манай ээж бол их ухаантай хүн байсан. Гэхдээ энэ миний ээжийн ухаан хаанаас гараад байна гэж ингээд би боддог байлаа. Тэгээд тэр үедээ нэг онцгой анхааралж одоо тавьж чадаагүй өөртөө ээжийн талаар нэг ярьдгүй юм л байж. Тэгэл ээж маань өнгөрлөө, ээжээ өнгөрснөөс хойш гин миний ээжийн ухаан хаанаас гараад байна. Хаана байсан юм бэ гэж бодоод байхдаа нөгөө алтан ургийнх нь л цус явж исэн юм бэл. Тийм учраас тийм мундаг ухаантай. Одоо ах дүүсний ярьдیں۔ Ер нь манай нутгийнхын ширнэ. Жишээлх юм бол манай ээжийн дүүнэр ах нь ч гэсэн одоо том сэхэтэн хүн байсан л да. Оросд сургууль төгссөн тухай үедээ одоо өндөр алба хаажсэн. Одоо нэг дүүн гэхэд мөн одоо КV улсаар политехникийн дээд сургууль төгссөн Монголын анхны одоо автын инженерүүдийн нэг тэр хоёрын тэр ярьдаг байхгүй. Танаа ээж хэрвээ сургууль соёлоор явсан бол жинхэнэ профессор болох юм байсан юм гэж хэлдэг гэсэн. Тэгээ нэг төрлөгийг харах онтой. Миний ээж чинь бол одоо бичиг ном үзээгүй хүн шүү дээ. Сургууль суугаагүй. Тэр үдгийг хэл нөгөө бүлгэм суугаагүй байхгүй. Тэгэл өөрөө одоо бичиг үсэг сурцсан. Одоо энэ дээр би ээжийнхаа гараар үтсэн маш олон юмнуудыг бол скайнердад ингээд тавьчихсан баг. Тэгээд сүүлдээ чинь улам саяж ирээд одоо ерөөсөө ямар ч алдаа мадаггүй чи одоо битсэн байх шээ тий. Тэрний найруулгын чигтэйхэн сайн ийм байсан. Тэгээд ээж маань юу үлдээсэн гэхээр зэрэг тэр аавынхаа одоо хэлж ярьж исэн юмнууд тэр аав ээжийнхаа одоо түүх намтартай холбоотой юмнуудыг нэг дэвтэр дээр ингээд бичээд үлдээсэн баг. Түүгээрч барахгүй одоо тэр энэ ойр зур хэрэглэгддэг одоо энэ таринууд ба шүү дээ. Ийм таринуудыг хүртэл ингээд кириллээр бичээд ингээд над үлдээсэн байт. Тэгээд юм уу энэнийг бол одоо намайг л нэг жаахан завтай болохоор харах байх гэж бодсон уу яасан. Тэгээ 3 дэвтэр тийм баг. Тэгээд лавсрын дэвтэр гэж байна. Яг тэгж ихтэй хэд орчим настай байсан бол сүүлийн одоо юунд бол тэр чинь ээж маань нас урахынхаа урдхан талд зүү хараад байж байгаад бурхан болсон л доо. Тэгээд очиход 70 гарсан байсан. Тэгээд ээж энэ нэг эмийн судар ном 3 бот ном байсан юм хайдуугай. Тэрнийг бариад уншаа сууж байгаагүй одоо ээж минь би ч юм уу байхад та яана энийг ингэж яах нь вэ гэж ингэхгүй юу. Тэгэхээр зэрэг ээж нь уншнаа. Ингээ уншаа сууж байхад цаг өнгөрдөн шүү дээ. Би үзнөө мэддэг гэж ингэдэг байхгүй юу. Тэгэхээр нь та болоо юухгүй гэл ингэж байснаас биш. Тэр үед нь ухаандаа тэрнээс өмнө ч гэсэн би нэг нүдний сайхан харааны шил тааруулж өгөөд ширээ тавьж өгөөд сандал тавьж өгөөд тэгээд ингэх ёстой байхгүй юу. Тэгээд бойл гэж ихэ оронд тийм юм хийх ёстой байсан байлээ. Тэгээ өнгөрсөн хойно өнөө мөнхийн ухаан хойно гэж одоо тэр байхгүй юу да. Тийм л юм бол одоо болж ирсэн. Тэгээд мөн ээж минь одоо гол юуг нь тавьж өгсөн. Тэгээд энэ дээр би энэ номдор бол ачтээж Баточрын ичи орлоогийн гэгээн дуусгал дээр бол тэгж ингэж бичиж энэ хоёрыг бол эхний хэлжинд гаргасан. Тэгээд бас та ингэж ütсэн байгаа юм. Эзэн богд Чингис хааны язгуу гаруулын дурж очрынхан болон тэдэнтэй ураг барилдсан Жумбатон угийн шаштар урлагийн зургийг бүтээлээ гэж. Энийг жоохон дэлгэрүүлээ яриад та. За тийм. Алтан урагтай холбогдох. Тий.
Тэгэхээр өнөөдөр зүгээр зарим хүмүүсийн ярих нь яг энэ алтан уургийнхны асуудлыг хөөцөлдөөд ингээд явхад бол бас нэлээд бүдгэрсэн яг энэнийг бариад явах юм болоход бол бас хэцүү болсон юм байна лээ. Жишээлх юм бол одоо юу шүү дээ. Боржгон одоо ингээд өнөө авг авах чинь бол монголчуудын бараг талаас илүү хувь нь 50% нь боржгоо авахтай болсон тийм үү? Гэтэл зарим хэсэг нь бол зөвхөн энэ боржгоо авгийнхан алтан уургийнхан бол энэ Төв аймаг Дорногов ч байд юм уу энэ жохон газар байгаа гэсэн ийм ойлголттой явж ирсэн. Гэтэл 1922 онд өнөө тайж нарын бүртгэл гаргахад зөвхөн Засагтан аймгийн Засагтааны шүү өөрөөр хэлбэл гол шуунд гэхэд 250 тайж байсан баг. 22 онд. Энэ бол бүртгэлтэй ингэ байж идэг. Тэгээд бодохдоор зэрэг энэ алтан уургийнхан бол ер нь алтан уургийнханд ямар асуудал байсан гэхээр Монголын төрийн бүтэц хаавын тэнд алтан уургийнхан очиж одоо ноён суудаг, байж идэг, захирдаг ийм л байсан байлээ шүү дээ. Харин бол 21 оноос хойш энэ явдлыг бол тасалж ингэсэн. Тэгээд энийг одоо тэгээд манай ээжийн тэр нөгөө бичсэн юмнуудыг нэгдүгээр тараад над бас нэг гайхаж төрсгөө барсан. Манай лоохозгайн энэ зээдүүн төгжж үү гэж хүн байсан. Бас л нөгөө лоохозын хэрэгээр одоо юу яаж явсан дээд мэргэжлийн зоотехникч хүн л дээ. Тэгээ тэр хүн бол бас л ажил алуунаас халагдж барьж ингэж явсан хүн байдیں۔ Сүүлд нь бол манай хөргөн болсон ийм хүн. Тэгээ тэр хүний дуртгал төгж байхын дуртгал байдаг байхгүй юу? Манай сумын хамгийн ядуу хүмүүс гэж хэдэн хүн байлаа. Эднэрийн дотор Дүлий Байжаа гэж бичсэн байна. Дүлий Байжаа гэдэг нь миний нагц буурлаа. Батчир гэж хүн байхгүй юу? Тэгээ тэр хүн бол Дүлий гэдэг юутай. Тэгээ хамгийн ядуу гэсэн ийм нэр сол авч ингэж явсан. Тэгээд яасан гэхээр 1929 онд одоо ухаанда Төв хороо засгийн газрын шийдвэр гарч тайжийн одоо зэрэглэлүүхийн ноёд эднэрийн одоо бүртгэл жагсаалтыг гаргаад тэдний хөрөнгийг хураах тухай шийдвэр гарсан юм байлээ тогтоол. Тэгээд 30 31 32 33 онууд энэ хөрөнгийг тэдний хөрөнгийг хураах ажил хилээд хөрөнгийг нураагаад ингэсэн юм байлээ. Тэгээд би архивын материал үзсэн чинь тэр дорж очирч биш бүр дорж гэдээ явж байгаа байхгүй юу? Тэр тайж эцгийнх нь нэрийн тал нь байхгүй дорж гээл оглоод яваа. Доржийн ийм бат очир 1930 онд бол нэг морь биш 33 онд бол морь нэг, хонь нэг, яма 26 таа гэж. Ийм гардаг байхгүй. Тэгэл нөгөө хамгийн ядуу айл гэдэг чинь тэр байхгүй юу? Гэтэл тэдний хөрөнгө бол 1930 онд ч байд юм уу, хэдэн онд ч байд юм уу хураагдаад ингэсэн байгаа. Тэгээ гэрийн хүртэл хурааж явсан. Тэгээд тэр үед бол тэр манай хөгш аавын буурлаавын одоо аав нь бурхан болсон байсан. Тэгээд ээж нь одоо тэр Сүмрүүгийн цэвэл гэдэг хүн хоёр охиноо дагуулад нэг охины дэвтсэн байгаа. Юу зээгийн дэвтсэн байгаа. Тэр зээ нь бол дорж очрын даржаа гэж. Эцэг нь тэр даржаагийн эцэг нь бол гинт алга болсон. Хаашаа усан зайсан чулуу шиг алга болсон гэж байгаа. Тэгээд тэдний дэвтсэн. Тэгэхдээ хоёр хүн байсан. Нэг хүн бол тэр манай буурлаа Батчир, нөгөө нэг хүн бол манай өдөр. Ингээд энэ хоёрын дэ очиагүй тэр зээ хүүгийн дэвтсэн байдий. Тэгээд тэднийх нь бас нэг зөөхөн малтай. Тэгээд гэр оронч байхгүй тэгж очсон байдий өөрхий. Тэгэл ингээл юмыг судлаад байхаар зэрэг өнөө ганц хонь өнөө тэр үед одоо тэр хөрөнгө хурааж их 30 онд бол 3 хүүхэдтэй байсан байна. Хамгийн том хүү Сэдэн Сонмон дараа нь зэрэнд бол миний ээж гарцсан ийм 3 нялх хүүхэдтэй. Тийм учраас нэг таргийн 5 ямаа үлдээсэн байгаа юм. Таргийн 5 ямааны дотор нэг нь бол хургаг хүүлсэн ямаа байсан. Тэгээд тэр 5 ямаа нь 33 оны малын тоолгоор бол 26 болж нэг өнөө
эхийг өгөж ирсэн хурган авч үлдсэн хурган бол нэг хонь болсон байх шиг тий. Ингээл энэ мичилэнгийн юмнуудын ясаар байгаад тэр тайж гэдэг яагаад тайж байсныг би баталсан да. Тий. Тэгээ энэ номыг их шимтэж уншлаа л да. Тэгэхдээ зүгээр нэг хүний намтар үзэж байгаа биш. Энэ бол ерөөсөө тэр Шилгоолтай аймгийн түүх, Чандман сумын түүх, тэр уг гаргуулын түүх бүх юм л шингэсэн байна. Тэр гайхалтай. Тэгээд одоо нэг цаг баг болчлаа л да. Би юу асуумаар энийг нэлийн дэлгэрүүлж ярмаар байгаа. Би нэгдүгээр ингэмээр байна. Яг өөрийнхөө аавын юм уу тийм нэг зурлагыг нэг үзүүлээд нэг тайлбар яриад ямар мэдээлэл За тийм. Юу яасан байна. Тэрийг сүүлд нэг сайхан харуулж байгаа ярьчихна. За тийм. Тэр ингээ татчихагаад. Тэгээ цаг болцсон. За энэ дээр байгаа. Ер нь ургийн за зүгээр ингээ ярьж чиний сүүлд нь татаад яачих. Оо за. Тэндээс тэгэхээр энэ угийн шаш дээр ургийн зурлагыг бол хоёр шугамар хийж байгаа. Нэгдүгээр бол тэр шаштэрлэж түүхчилж бичиг. Хоёрдугаарт нь бол зурлагаар өөрөөр хэлбэл мод энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тийм байдлаар хийж байгаа. Тэгэхээр би бол энэнийг тэр шаштэрлэж нэгдүгээрт хоёрдугаарт нь угийн зурлагыг гаргаад ингээ хоёр шугамар хоёулангийн зэрэг хийж чадаад маш их ойлгомжтой болж байгаа байхгүй юу? Тэгж хийсэн. Энэ номны нэг онцлог нь бол. За нөгөө нэг онцлог нь бол за яг энэ ургийн энэ зурлагыг хийх нэг ерөнхий завгаар янзын юм хүмүүс хийсэн байгаа. За модорч хийдэг, ингээл цагиргаарч хийдэг энэ төр гээл. За сүүлд нь бол бас нэрдэнтэй энэ ургийн зурлаг түүх энэ төр юу ишгтэй энэ бас нэг ийм завгаар энэ төр гаргасан байдیں۔ Тэр болгоноос санаа аваад энэ дээр бол би угийн зурлаг гаргах ийм шин завгаар гаргасан. Энэ дээр бол одоо жишээлх юм бол 92-ын гэрэл нэгдүгээр үеэс нь хүсүүлэл 9 үе хүртэл нь үйлээд тэгэл одоо тэнд энэ явж энэ түүх гэдэгч бай, явж энэ айл гэрийн түүхч бай, улс бүрний түүхч бай, дэлхийн түүхч бай, явж газар шорооны түүх, тэгэл хүний түүх юм байлээ шүү дээ. Тийм учраас бол энэ тэгээд хамгийн одоо жижигэрсэн хамгийн чухал цаг нь болохоор гэрүүл. Тэгэхээр энэ дээр гэрэлсэн оны тавьсан ямар хин гэдгийг тавьсан хэдэн онд гэрэлсэн тэгээ ямар хүүхдүүд гарсан тэр нь бол эрэгтэй эмэгтэй тэгээд наслсан нас бурхан болсон насын хүртэл одоо тавьсан л да. Ийм мэтлэнгээр одоо 9 үеийн гаргаж илэн гэж л одоо зурлагыг харахад энэ зөвхөн зурлагыг харахад л маш олон мэдээлэл байна л да. Тэгээ энэ одоо ийм юу програм байна уу? Яг ийм програм одоо бол байхгүй. Зүгээр нэг зохиосон нэг хүнээс одоо нэг авсан. Тэгээ тэр бол бас болж өгдөг. Одоо бол яг хөө энэнийг хийсэн манай зээд нэг юм бийлээ. Миний хэлэх гээд байгаа санаа одоо энэ үзэгчид сонирхож байгаа бах. Би бол энэ ер нь ураг удмын тухай бичсэн хүмүүсийн бичсэн нэг их олон ном уншсан. Гэхдээ яг энэ шиг юм номоос хараагүй. Энэ бол нэг талаас эрдэм жилгээний их том эрэл хайгуулын үр дүн юм билээ. Нөгөө талаас бол энэ дээр бол үнэхээр их хөдөлмөр зарсан. Би юу нууны харж байсан л да. Ингээд 11,000 хүний намтар ямар нэг байдлаар орсон гэж хэлж байна тийм ээ. Тэрүүнээс гадна одоо 2500 гэрэл зураг. Тэгээд 11,000 хүний зурлага нь бас байж байдаг тийм ээ. Зурлага. Энэ ч асар их том хөдөлмөр байж таа. Тэгээ энийг одоо ингээ хүмүүс ингээ цуглуулчихад яг энэ ном болгохын тулд би бол яг өөрөө чинь энэ завгараар хиймээ санагдаж байгаа байна. Тэгээ энэ програм нь хэрэгтэй. Энийг бол нийтэд эзэмшиж болох тэр хэлбэрийн одоо юу яаж болох уугүй юу? Наад чинь гэхэд одоо 3 хил 500. Энэ гэхэд 3 хил. Одоо нийлэхээр 5 хил гаруй юм болж байгаа. Тэгээд за баярлалаа. Яриа сайхан, ингээ сайхан
ойлоо хууч хөөрлөө гэж ингэж бодож байна. Тэгээд үнэхээр юм хийвэл хийсэн шиг хийдэг. Тэр таны хөрцөлийн нэг ясны нэг чанар байдаг юм. Тэр бол өөрт чинь одоо үнэхээр юм байдаг л да. Өөр угаасаа сэргэлэн өвн тэгээд их том буян үйлдсэн байна. Энэ бол зүгээр нэг уран гудмын түүх биш. Энэ бол одоо яг жишг болмоор ер нь монголоороо үлдэх их том дархлаа юм шиг надад санагдаж байгаа юм. Тэгээд ийм учраас аавдаа зориулж энэ дэлхийн ертөнцийн аавуудын бишөө ээждээ зориулж энэ оюуны их том сурга босгосон лавсранд одоо дахин одоо талархал дэвшүүлье. Сайхан байна. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэгт өргөдөн ирсэн зочин маань Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан угийн шашлтар дүүхийн бичээж соёлын өв тээгч шонхор овогт давуучийн лавсран маань баялаа. Үүгээр өнөөдрийн тодорхой нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.